Элсэлтийн ерөнхий шалгалтанд минь тэнцүүлж өгөөч. Сайн байна уу? Хэн блэ? Сайн байна уу миний дөө? Их чин ахыхын сүд бүсгүй байна л та. Тий, чи зөв сонссон шүү. 7 хоногийн өмнө ахыг чинь найз охин гэдэг байр суурьтай хүн байсан. Харин өчигдөрхөн ахыг чинь сүд бүсгүй байр суурьтай хүн болчиход байна л та. За. Сайн байна уу та? Та орол та. Манайх руу орно. Танах руу биш, өөрийн гэрлүүгээ орж ин гэж ойлгож болно. Манай ах яасан бол? Танай ах чинь байхаа хувьд бол байгаа шүү. Энэ өрөөрөө ороод сонирхоод үзчихв. За чамаас юугийн ч асуух вэ те? Ер нь бол өөрийнхөө гэрийг сонжиж байна гэсэн үг. Энэ миний өрөө. Чиний биш, одооноос миний өрөө л дөө. Их чинь байр эзэмшигчийн хувьд жижиг өрөөндөө орох уу, том өрөөндөө орох уу гэдгийг өөрөө шийднэ. Тэгээ ер нь бол энэ шкафыг салхихоор юм байна. Миштэй хөхтэйч жоохон замбраагүй суудаг өөрөө. Юу? Чи би нэг ахтайгаа яриад тах уу? Ярэ миний дөө. Бэнэ үү? Аха, энэ нэг эмэгтэй орж ирээд таны найз охин бишээ. Юу сүд бүсгүүч гэнүү. Нэг аюу сони юм яриад ах юм. Юу вэ ч гэр орондоо байгаа юм ааш. Үгүй явал та чи. Сэс тугууланд явдаг юм яа гэртээ байгаа. Хүй яха та зүгээр үү? Үгүй чи яваа чи. Та согтой байгаа юм уу? Ямар ядаргаатай би чи зүгээр яв заяа. Гэрээс хурд. Гэрээс зүгээр л гар ойлгосноо. Үгүй гэрээс гараадах. Миний дөө манай гэрээс явчих уу? Би тэгээд одоо хайчна гэсэн үг үү? Би ахлах сургуулийн хүүхэд шүү дээ чи. Тэр миний асуудал биш, чиний асуудал л та. Их чин сүд бүсгүй хувьд нөхөртөө хэлсэн байгаа. Хоёулахнаа амьдрмаар байна гэж. Хин нэгэн хамтран амьдрахч болон түүний дүү гэдэг нэрийн дор хин нэгэн шимхэгчтэй би хамт амьдрахыг хүсэхгүй байна. Та юу яриад байгаа юм бэ чи? Надаар эсвэл тоглоод байгаа юм уу та хоёр нийлээд? Миний төрсөн ах штэ. Энэ миний төрсөн гэр штэ. Тийштэй миний дөө төрсөн дунд тэрний ахыгаа холгож ахыхаа байранд ингэж байна гэдэг чинь айгүй ёс суртахууны хувьд дагаа хөдлөлтэй байна. За ихчээ ахыг эртэл жоохон хоёлоо түр цаймаа аваад ч юм уу байж явах уу? Би нэг ахтайгаа ярьдаг юм уу? Дахиад би хангалттай хугацаанд хүлээсэн. Үүнээс цааш надад хүлээх хугацаа гэж байхгүй. Чи ах руугаа яриад яг одоо чи энэ гэрээс явах уу? Эсвэл би энэ бичиг баримтаа цуцлуулах уу гэдгийг асуух юм уу? Наа чи юу бичиг баримт юм бол? Бид хоёрын гэрлэлтийн баталгаа болон энэ байрны хамтран эзэмшигчд болсон гэрээ. Юу ячих? Ахтайгаа ирчих. Сонголтыг ах чинь хийн штт. Аха? Аав ээж хоёрын маань гэр штэ. 7 хоног үерхсэн эмэгтэй. Юу вэ? Дээд чи ямар ядаргаатай юм бэ? Зүгээр яваад тгүү. Яв. Та тоглоод байгаа юм уу? Юу яриад байгаа юм бэ? Наа гэрчээ байгаа экстеншн цуг би амьдрах чинь штэ ойлгож байна уу чи? Зүгээр л манахаас яв. Зай. Дал дор. Хөөе, миний доо нэг л буруу ойлгоод ах шүүгээ. 7 хоногийн өмнө танилцсан бишээ. 7 жилийн өмнөөс ах чинь миний хойноос гуйж, говшиж, уйлж, дуулж, сөгдөж, мөргсөөр байгаад намайг авч үерхсэн. Тэгэд ахыг чинь би ерөнхийдөө их сонголт мэргэн залуу байна гэж харж байгаа шүү. Намайг авсан их аттай залууд чи битгий юм хохирол учруулаарай. Та зүгээр үү? Жохон Солонгос кино, хятад кино их үзээд байгаа юм уу та? Хөөе, миний дөө. Амьдрал өөрөө кино гэж мэдхөө. Амьдралаа сэдвлэж киног чинь хийдэг юм штэ. За их чинь айгуу давчтаад, бачимдаад эхлээд дээ шүү. Хэрвээ чи яг одоо энэ гэрээс гарахгүй бол миний ааш аяг хөдлөхөд яг хамгийн сайхан аашаараа би ах руу чи яг одоо ярих гэдэг шүү. За би бүгдийг нь ойлголоо. Та миний ахын толгойг яаж эргүүлснийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би яваад өгье. Би явлаа. Яй. Зүүтэйс юм уу?
Байна ага. Ага. Та найз охинтой болсон гэдээсэн. Тэр чинь юу н ямар хүү юм? Гүй би сая нэг амар муухай зүүдлээд. Харин зааж аваарай. Сайн байна уу миний дөө? Ахыг чинь сүд төсгүй байна.